бүх аюулгүй төслөл ердийн амьдралын сайн сайхан хүүхэд гэр бүлийн амьдралын чанар хөгжлийн төлөө зориулагдах санхүүг илүү тогтвортой болгож байгаа л үндсэн зорилготой. Агнес аль ч эдийн засгийн нэр төсөл хүүхэд гэр бүл шиг үнцэнтэй биш. Хэрвээ бид нар ирээдүйг илүү тодор харъягүй хүүхдийн илүү тодор харах, хүүхдийн ирээдүйг илүү тодор харах хэрэгтэй болно. Хүүхдийн ирээдүйг хэрхэн гэдэг бүрэн бүтэн байхгүй гэхээр гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчин, за ингээд хууль эрх зүйн болон хүүхдэд ээлжтэй засаглалын асуудал. Тийм учраас бид нар аливаа асуудлыг цогц байдлаар харахын тулд 2026 оны боловсролыг дэмжих жил болгон зарлаж байгаа. Тэгээд боловсрол бол өөрөө эрүүл мэндийн асуудал, боловсрол бол өөрөө эдийн засгийн асуудал, боловсрол бол өөрөө бүгдийг өөрчлөх цонх зүйл юм.